Аз төв рүү жимээ гаргаж дэлхийд дахина нэр алдраа дуусгасан агуу аялагчдын нэг Италийн Венец хотын худалдаачин Николо Пологийн хүү Марко Пологийн 700 жилийн ой тохиож буй гэлээ. Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Чингис хаан үндэсний музей, Итали улсаас Монгол улсад суугаа альчин сайдын яам, Итали улсын монголч эрдэмтэн профессор Элизабета Рагагнийн хамтран Марко Пологийн амьдралын түүхийг өгүүлсэн тусгай үзэсгэлэн зохион байгуулж түмэн олондоо дэлгэн үзүүлэхээр боллоо. Агуу аялагч Марко Поло Хувлын хааны дэргэд 1272-оос 1289 онуудад тасралтгүй 17 жил алба хааж түүний этгэлд элч төлөөлөгчөөр ажилласан түүхтэй. Ийхүү этгэлд элч төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн бүрэлдэхүүн улсууд болох Юан улсын олон муж улсуудын нутаг нутгийн хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлгийн талаар тэмдэглэж үлдээсэн бичвэр нь хэдүүгээ газар зүй, түүх судлал, хүн судлал, угсаатан зүүн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байна. Тусгай үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейн 9 давхрын танхимд 2024 оны 11-р сарын 15-наас 2025 оны 1-р сарын 15 хүртэл дэлгэгдэнэ.